За хаврын ихэнх сарын шинийн 15-ны өдөр. За энэ өдөр Бурхан багш ямар ирээд тулгаан үзүүлсэн тухай үлгэрийн далаад ингэж айлджээ. Түүний хойд өдөр Убагамби хаан Бурханыг залсанд Бурхан тэр хаанд ийн хэмээн зарлиг болов. Хаана эдээ бэлтгэх цагт хөрөв хэмээн зарлиг болсонд сац хамаг савд 100 амтад эдээ элдв эдээ өөрөө дөрөв. Төдий хамаг бүгд нөхөд түүнийг хантал лээдв. Түүнийг эдээ сац бие сэтгэл амгалант болов. Төдий ялч төгснөгдсөн Бурхан Мотраан газар хүрсэнд 18 тамийн орон дах цаггүй амьтан зовхыг үзвэ. Тэдгээр амьтан ийн хэмээн өгөлөв. Ай бид урд ийм нүгэлт үйлийг үйлснээр энэ мэд тэсэхүүгүй зовлон үзвэ. Хэмээн өгүүлсэн төдий тэдгээр хамаг нөхөдбөр түүнийг үзээд цац шар усан сэрвийгээд маш айн сочоод тэдгээр хамаг амьтанд хөөрхий хэмээн нэгүсэг сэтгэл төрсөнд тэдээ ялч төгснөгдсөн Бурхан ямарваа ном үзүүлсэнд тэдгээрийн сэтгэл ханаж бүрэн зарим нь дээр үгийн үнэн төгс тулсан бод хутагт сэтгэл үүсгэв. Зарим нь харилтгүй газарт оршив. Зарим нь тэнгэр хүний төрлийг хүсэж буян үүсэхгүй тоо томшгүй болов. Амьтан тамдах тэдгээр хамаг амьтан Бурханыг үзээд ном сонсны шалтгаан маш бишрэх сэтгэл төрж тэдгээр хамаг амьтан төрөл эгүүдэж тэнгэр хүн болон төрөв гэж ингэж айлджээ. За бидний уншлаганд бол ингэж уншдаг байгаа. Жонгоо сүгжин нэмбо гэлэгтүн малуул хаяа дүзээ цэмцэдна чагсарлайтан сэржин оцорж нармид дээр задлаа чанцаалаа гэж уншдаг. 15-нд дүрст зүрхэн хаан асар сайн буйныг үүтгэн дахив хоцроолгүй амьтан хүмүүн бүхнийг хосгүй аршаанаар ханган зохиогоод ариун мотрын хуруунаас үүдсэн алтан өнгөт гайхамшигт гэрлэр аюус тамд зовсон амьтныг амгалан төрөлд татсанд мөргмөө гэж ингэж Бурхан багшийг бид ингэж магтдаг. За шинийн 15-ны өдөр төвдөрөө сүгжин нэмбөө гэдэг. За монголоор орчуулах юм бол дүрст зүрхэн гэж ингэж хэлж байгаа. Бимбисар хаан. За Бимбисар хаан болохоор одоо Бурхан багшд одоо шав нөхөд сэлтэд сайхан тахлын өглөгийн эзэн болж ингэж орсон ба. Буйныг одоо үгүйсгэжээ. За энэ цагт Бурхан багш ямар ирээд тулгаан өдөр үзүүлсэн гэхээр мотрын хуруунаас гарсан тэр алтан гэрлэр болгоороо юу бой гэхээр тамийн орон за ингээд 3 муу за энэ ялангуяа тэр одоо наримд нэлв аюус там гэж байгаа тэр аимшигтай тэр одоо их зовлонтой тэр тамийн амьтан бүгдийг нь болгоод амьтан яаж зов зүдрдгвэ гэдгийг тэнд хуран цугларсан бүх одоо хүмүүст ил тодорхой одоо энэ зам төвд байгаа хүмүүст бол нэр тодорхой үзүүлсэн. Тэгээд энэ тэнд байгаа олон хүмүүстэн тэр тамийн амьтны зовлон үзээд маш хөөрхөл их сэтгэл төрөхөд Бурхан багшийн ирээд товлгаана тэдгээр тамийн орны бүх амьтдыг нь тэнгэр хүний сайн төрөлд нь татаж одоо төрлийг нь дээшлүүлсэн юм ирээд товлгааныг үзүүлсэн юм гайхамшигтай ирээд товлгаан үзүүлсэн өдрөө. За энэ мэтэр Бурхан багшийн гэгээ маань хаврын ихэнх сарын шинийн 1-ээс 15-ны хооронд маш сайхан ирээд товлгааныг үзүүлсэн юм өдрөө байдаг. Эдгээр ирээд товлгаан гэдэг маань одоо юу вэ гэхээр бид бүхэн одоо игэл бодгал амнаасаа ингээд ном айлдах зүгээр игэл хүн бодгийг гэж бодно. Гэтэл Бурхан багшийн гэгээн болоор юу вэ гэхээр ном айлдахдаа оройн үснэрээ буюу үснэрээсээ номон айлдах, бие лагшингаасаа ном айлдах, Бурханы айдастадаар түүний эргэн тойронд байгаа мод, цэцэг, жимс, уул, ус, номын дуун гаргаж ингэж айдаслах гэх метод Бурханы ирээд товлгаан болохоор цаглашгүй. Түүнтэй адилханаар хожим заларсан олон бодсодванаар худагт хувилгаад нарын болохоор тэр амьтны тусыг өнгө үзүүлсэн ирээд товлгаан болохоор одоо цаглашгүй байдаг. Тэгэхээр энэ одоо Бурхан багшийн одоо ирээд товлгаан үзүүлсэн хаврын ихэнх сарын одоо шинийн 1-ээс 15-ны энэ өдөр хүн болгон хувьдаа сайхан буян сэтгэлээр хандаж зөв хэл яриатай
зөв явдал мөртэй, зөв сэтгэлтэй байж бүгдээрээ сахан буйн шамдах юм бол бид хүний үйлдэлсэн буйн маань тэр бурхны адисчин лам гончсумын адисчин дугаар улам бүр аривчхан дамжиггүй гэж бодож байна. Хардон гоце цамдан шенхамдан чече цанчы самбай жета вар тета ханнар дагсы журвара шо